Үгээс өгөө. 나한테 저 보낸 거 있잖아, 메신저로. 있는데 잠시만요. 여기 스크린 쉐어 할게요. 그리고 얘기하자. 보고. 네. За тэр скрин шеэр чаа. Ойр тач компьютероор орж байгаа ч тий. Би энэ iPad-аар орж байгаа юм. Өгнө share гэдээ байгаа мөртлөө идэвчихгүй байх юм. Тийм үү. Share гэдээ байна. Тэгсээр нэрс идэвч өгөхгүй байна дарахаар. Өгөн би нээсэн л байна л да энэ дээр. Миний утсан дээр болохоор алдаа цагаа гарч ирэхгүй байна. За би групп руу ч ярилцъя. Зургаар нь. За юу нөгөө нэг хончлын групп байгаа шүү дээ. Зургаар нь ширэлцээ. Утаснаас арчих. Утсаараа орж байгаа хүмүүс л яах юм уу? Тэгвэл энэ чинь нэгдэхгүй байгаа юм шиг байна. За би эндээс уншаад дугаарсарахаар явцсан юм уу? Эндээс уншаад явчих та нар харж байгаа өстэй тий. Эндээс уншаад зургаар оруулчлаа хундгаастар. За би яруу. Тэрийг шеэрж болоо шеэрлчих таа. Би гараа Болж ин гастраа. нэр болтгүй шүү. За байж байгаарай. За энэ дээрээс харах юм бол эхлээд англи хэлний зурагт номны ажил гэдэг түрүүн 1 сарын 19-наас 22-нд болсон шүү дээ тийм ээ. За ий бас хичээл болцсон. Өнөөдөр 2 сарын 16 хурал байгаа. За 2 сарын 23-нд бүх гишүүдийн хурлыг яг нэг цуглаан дээр хийх үү эсвэл шинэ ам дээр хийх үү аль нэг газар нь хийгээд зарлаад бүх гишүүдэд цуглуулад энэ төлөлгөөгөө танилцуулаад саяны ярьсан үгтэй болж байгаа гэдгээрээ хийе гэж ботсон байгаа шүү. Тэгээд би нөгөө нэг мөнгөшээг аваад солонгос явж байгаа болохоор 2 сарын 27-нд Чон пастор болон Чон Сонгжин пастор тэгээд Пакюнсу пастор энтертэй уулзалт байгаа хончлын уулзалт. За тэгээ 3 сарын 9-нд хичээл эхлэе зүүм хичээл. Тэгээд нэгд өдөр 3 хичээл орох юм байлаа нэг өдөртөө. Өглөө 9-ээс ахвал энэ 10 биш 9-ээс юм байна. Тэгээд 5 хүртэл тэгээд түрүүний гуруулаа ингээд орчуулаа явна. За тэгээ 3 сарын 12-нд болохоор нөгөө нэг одоо Солонгост гудамж төвлийн хурал нь болж байгаа. 3 сарын 24-өөс 26-нд ариун сүнсний эдгэрэлгийн ассесийн пасторууд ирж байгаа. Яг нийт хончлын хэмжээнд биш л дээ. Гэхдээ бол бид нар тамаатай учраас би оруулсан байгаа шүү.
За тэгээд 4 сараас Монгол эдүүгийн бэлтгэл эхлэн 5 сарын 12-наас 15-ны e-pass хичээл ирж байгаа. Энэ 7 хоног урагшилж энэ болохоор жоохон эрт болоод байгаа. Визний асуудалтай болоод байна. За тэгээд 5 сарын ихээр нөө юм пастор гэдэг түрүү жил нэг ирсэн нэг өндөр байсан шүү дээ. Тэр пастор ирээд тэгээд би бол байхгүй бид нар бол байглаас бид тэр солонгос явчихна. Тэгэхээр энэ дээр бол нөө лагу пастрын цуглаан дээр лагу пастор маань хариуцахаар болсон байгаа шүү. За тэгээд 5 сард бас Чампастер маань эдүүгийн өмнө ирнэ. Эдүү болохоор 18-наас 22-нд байгаа. Чонгоны пастор тэрний өмнөх 7 хоногт ирэхээр ярьж байгаа. За тэгээд 6 сарын 1-ээс 5-ны хооронд Пусаны нэг цуглааны нэг 5 хүн пастор нэрж байгаа. Тэгээд Монголд илгээл тэглээд сүмүүдээр айлчлана гэдгсэн учраас хончлын сүмүүдээр явна. Танахны сүмүүдээр ер нь явах хаа гэж би бодоод байна. За тэгээд нөгөө нэг 15-ны хавар Чампастер усын аялал хийя гэсэн. Энэ дээр бас хамтдаа явж болно. Цаг хугацааны яаж таарч ийнө бид нар хамт явбал зүгээр болоо гэж бодож байна. Тэгээд шаншингийн хичээл аяндаа нэгтгэхээс эхлээд 7 сарын 13-аас 25 юм болоо гэж бодоод байгаа. За 7 сарын 20-25-ны өдөр Пакьонсу пастрын цуглааных нь илгээлтээр ирж байгаа. Тэгээ хончлынхантай 2 өдөр уулзалт хийх энэ 2 өдөр. Энэ уулзалт бүгдээрээ оролцоод за 8 сарын 11-ээс 12-нд болохоор нөгөө WPC англи хэлний номны хөтөлбөр маань номын баяраар хийн. Манай сүмүүд бүгд байгаа учраас тэгээд нэмээд ярин бас хончлын сүмүүд орж ирж байгаа учраас хамаатай байгаа. За тэгээд 8 сарын 19-с 21 болохоор Bridging Impact-ийг ерөнхийдөө энэ өдрүүд ямар вэ гэд төлөвлөсөн байгаа. Тэгээд Балжаастер маань бас энэ өдөр ямар байна бодоод өөрчилж болно. Одоо хариуцж эхэлж байгаа юм чи өөрчлөөд тэгээд ярьж болно. За тэгээд 8 сарда хончлын бүх гишүүдийн нөхөрлөл бас нэг хийя гэд. Тэгээд нэг бас Балжаастертай хариуцаад хийвэл зүгээр болоо. Уучин бас яг нөгөө хончлыг хариуцчихсан одоо тийм өдөр төсөвлийн тэргүүн байсан юм чинь гэж бодоод байна. За тэгээд дараагийн зүйл болохоор 8 сар тийм 8 сарда 9 сараас намрын зүүн хичээл эхэлчихэж байгаа. 10 сард нөгөө сомон идүү болох юм бол эсвэл 9-10 сард нөгөө форум хийя. Одоо манай Чонгсонжон пастор дээр төвлөрөөд форма хийя ярья гэд пастор сайт хийж ин пастор маань. Тэгвэл тэр маань 9-10 сард 9 сар 10 сарын аль нэгэнд болох байх гэж бодож байгаа. Тэгээд 10 сарын 21-нд шинэ жилийн нөхөрлөл гэдэг ерөнхийдөө нэг иймэрхүү маягаар хөтөлбөр ихний ээлжинд гаргасан. Ямар ч нарийн хөтөлбөргүй яваад байгаа учраас ерөнхийдөө энэ жил нэг иймэрхүү болох нэ гэд бичсэн байгаа шүү. Тэгээ энэ дээрээ ярилцаад санаа оноогоо хэлээд нэмэх зүйл юу вэ гэд явъя гэж байгаа. Уг нь энэ хурлыг тэгж хийгээд гэсэнтэй пастор маань өөрийнхөө саналыг ямарчсан яриад явж байгаа шүү. За тэгээ хөтөлбөр дээрээ асуух юм байна уу, ярих юм байна уу? Мөхсаним 지금 계획서에대해서 하실 말씀 있으면 일단 말씀하셔도 돼요. 저기 마이크를 열으세요. 안 들려요, 목사님. 소리 안 들려요. 어떻게 됐어요? 지금 일단은 이거를 한번 읽어서 알려주고 그리고 이제 지금 의논하자. 자기 생각이 어떤지 물어볼 거 있으면 물어보고 이제 서로 일단 이렇게 맡은 사람을 적었는데 이것도 이제 아까 우리가 저기 계획을 나눴잖아요. 그 나누는 대로 다시 한번 이거를 정리하고 이렇게 하면 좋을 것 같아. Тэгээ ард нь хариуцсан хүн байгаас хариуцсан хүнийг сая бид нар нэг өөрийн харилцаа хувааж авсан юм чинь тэрний дагуу хуваарлуул зүгээр. Ер нь бол тий түрүүний хэлснээр л тийм ээ одоо Bridge Impact Балжаастер Еду мөнгө өндөг ÖBBL хагва оюутны албыг байглаа пастор. За бичих хэрэг болон орчуулга тэгээд бичиг баримтыг болохоор өнөрөө маань хариуцаад тэгээд ерөнхийд нь би өөрөө одоо хөтлөө дагуулад иймэрхүү маягаар ер нь явъя л гэсэн бодолтой байна. Тэгээд тэр нөө зөвлөгөө байгаа шүү дээ. Зөвлөгөө болон тархины зүйлийг болохоор хамтарч явъя гэдгсэндээ одоохондоо бол бид нар хариуцахгүй. Яг уу оролцох үедээ бол яг цаг зав боломж тааруул оролцоод явъя. Тэгээд энэ тархины хүмүүс ирэхээр тархины шинжилгээнд хамрагдаад зөвлөгөө авахын нь бол хончлын бүх пасторууд аль биесээр орно илгээлтийн одоо бодлоор гэж байгаа юм. Тэгвэл тэр илгээлтийн зургсгэлээр хийвэл тэрэнд оролцоод явъя гэсэн иймэрхүү маягтай байгаа шүү. За энэ дээр асуух ярих юм юу вэ? Тэгээд яг нөгөө нэг англи хэлний хичээл болон ариун сүнсний эдгэрэл хоёр болохоор яг нийт хончлол биш.
Гэхдээ бид нар энд оролцсон. Яг бол бид нар өөрийнхөө ажилдаа уялдуул цагаа зохицуулах хэрэгтэй учраас та нартай ярилцъя гэдээ ерөнхийдөө оролцсон байгаа. Бас өмнө нь тохирсон цагуудалтаа их хвчлэн бид нар өөрсдөө л тэр пасторудаа тохирсон цагууд. За, асуух ярих юм байна уу? Сарын 15-нд улс руу явах аялал хамрах боломжгүй юу хамтдаа? Дуудлагаараа тасарчлаа пастор. За, төлөвлөгөөн дээрээ асуух ярих юм байвал манайхан саналаа хэлээрээ бодоод. Энэ тусгааны цуглаан болохоор түрүү жил нэг эмэгтэй ирсэн. Энэ жил пастор нь ирж байгаа юм байна. Тэгээд банзагчаар дамжуулаад холбогдоод тэгээд сүмүүдээр айлчлаа. Онцлын сүмүүдээр явъя л гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг тэгээ явсан одоо тэгээ хамтдаа тэгэл явъя даа л гэсэн бодолтой байна. Тэгээд цааш яаж өрнөх юм байгаа юм. Тэгээ намрынхыг болохоор яг нарийн ширийн бичээгүй яагаад гэвэл яг мэдэхгүй учраас ерөнхийд нь бичсэн. Тэгээд харин энэ хавар болон зуны юмнууд ерөнхийд яг зуны одоо тохирцсон байгаа юмнууд шүү. За Bridge Impact л тохироогүй байгаа. Энийг яг ерөнхийд ингэ бичсэн. Тэгээ ярьж байгаа болъё гэд Балжаастар энийг шийдээрээ. За Балжаастар байгаа юм уу? Байна. Энэ дээр өө библийн хуваар орж ирнэ. Өө библийн хуваарийг бол оруулаагүй байгаа шүү. За ингээ гоё оруулсан шүү дээ, тий. Тэгвэл та 11 гэхэд ахаар төлөвлөл гараад ирж болно уу? Human Pastor ингээд 5 сарын эхний 7 хоногт ирж байгаа. Энийг болохоор Лагвастар минь хариуцж байгаа шүү. Энэ юу манай дээр болох юм уу те? Манай дээр хийх гэж одоо энэ хамтын дээр хийж болно. Яг хөө тэгтээ би бол пастор өөрөө сүм дээрээ зүгээр юм уу гэж бодсон. Тэ өөрөө л би хамтын дээр хийн гэвэл болно. Одоо ингээ өөр өөртөө сүм дээрээ бас юмаа хийгээд яг адилхан ингээд явбал зүгээр шүү. Дандаа л хамтын дээр гихгүй. Ерөнхийдөө ингээд жоохон тэг актем болж байгаа юм чи арай бас актем өдөр тутмын гişүүд болж байгаа юм чинь бас жоохон хариуцлагатай байгаад явбал зүгээр гэж бодож байна. Бид нар бол гүйцэтгэх алба бол одоохондоо байхгүй өөрсдөө л юмаа хийгээл өөрсдөө л удирдах зохион байгуулалт тэгэл яванда бас тэгээд хөгжөхөөрөө болох байлгүй л гэж бодож штэ. Энэ юу явал хамтын төв дээр хийжүүлэх зүгээр байдаг. Манай дээр нөгөө одоо яг аль биесны зөвшөөрөл өдр байхгүй болохоор одоо юм пастор эдгээр ирээд энэ чи яг нөгөө шашны визээр ирэхгүй байгаа штэ. Би аялжуулсаар ирж. Тэгэхээр нөгөө янз янзын нөгөө юу ингээд нөгөө хажуу ойр байгаа хүмүүсээс санал гомдол ирвэл бас жоохон асуудал үүсчих байх. Тэгэхээр энэ удаад хамтын төв дээр тэгээ окей болж байна. 다 됐어요? 예. 네, 자, 뭐 질문할 게 있는데 거기 그 연중 계획에 보면은 바이갈이라는 말이 있어. 바이갈. 어디 미돌리 있어요? 바이갈? 백알마 목사를 바이갈이라고 그랬어? 예, 바이갈이라고 3월 달에. 어. 통역하는 거 다 책임지는 사람이 백알마 목사야? 그러니까 이제 백알마 목사님 이제 학생이죠. 학생이니까 사람들이 이제 들어오는지 안 들어오는지 체크를 하고 백알마스를 суралцтай алба оюутны зөвлөл юм чинь зүүн хичээлийн эрдэс мэрцийн бүртгэл дээр байна шүү дээ. Хүмүүс бүгд орж ирж байгаа юу гэдгээ. Тэгээд зүүн хичээл дээр байглаастар гэвчсэн байгаа шүү дээ. Хин өнөрөө пастор өнрөө ахлагч гэсэн ялгаагүй орчуулагч болно бус юм дээрээ байна. Нэг л хүн бүгдийг хариуцсан гэсэн үг биш. Бүгдээрээ л хариуцлагатай байгаад өөр өөрийнхөө хариуцах юмыг хариуцал явна гэсэн үг шүү дээ. 그러니까 한 사람만 다 맡은 거 아니고 맞아, 각자 책임지고 자기가 관리할 부분만 관리하고 책임지고 가면 돼요. 알았습니다. 그리고 조금 스케줄이 더 추가가 되는데 그 아세스는 뭐예요? 그 아세스 정병규 목사님 있잖아요. 그 성년 집회 그 성년의 그 은사 그 사람들이 와요. 그 사람들이 와서 하니까 어차피 우리가 다 같이 하니까 우리 시간을 뺏겨야 되니까 넣었어요. 여기 일단은. 그다음에 그 5월 달에 윤상원 목사가
5월 5일부터 오잖아요. 네. 5월 달에 윤상원 목사가. 그거는 이제 자구한 목사님이 다 맡아서 네, 하기로 근데 했어요. 5월 5일, 6일 이틀을 윤상원 목사가 강의를 한 이틀만 한대, 강의를. 아, 네네네네. 5월 4일 날 와가지고. 네네. 다운 сарын 4-нд 5-6 хоёр өдөр хичээл юм байна. 예. 원하면 더 늘 수 있지만 그냥 이틀만 하겠대. 그리고 아, 나머지 네네. 날은 사후가랑 다니든 뭐 정례로 다니든 그렇게 하는 거고. 그 다음에 음. 5월 둘째 주는 이혁주 목사 강의하죠? 지금 이혁주 목사님이 그렇게 있어요. 예. 예, 그러니까 이혁주 목사. 음. 그 다음에 제가 지금 그 목사님이 5월 교환이 오시잖아요. 14일쯤에 들어가든가 뭐 그때 5월 그때 들어가 이혁주 목사 있을 때. 자, 네. 네네. 그거 해주고. 그 음. 다음에 예담 동사는 18일부터 하는 거고. 네네. 그렇죠? 네. 그다음에 6월 우리가 1일부터 우리가 부산교회 방문하는 것도 있잖아. 예, 예, 예. 그 방문하는데 그때 누가 오냐면 이단 전문가 장신대에서 강의했던 서영구 목사가 그 오성봉 목사 스승이거든. 그래서 네네. 아마 그때 들어와서 이단 강의를 할 생각으로 나하고 지난번에 만났어요. 근데 그거는 근데 그 이때는 정도. 다 바쁜데 저 여름 캠프도 아 있고. 그러니까 우리는 그거를 요번에 할 때 참가할 사람들하고 또 지방교회들 있잖아요. 지방교회. 음. 지방교회 연락을 해서 올 사람들을 오게끔 그렇게 할 생각이에요, 지금. 근데 나는 바빠서 지금 아, 그러니까 어려운데 인계 목사님. 목사는 그건 그다음 문제고. 인계 목사 가는 건 그렇고 단기 팀 들어오는 거하고 이거하고 강의하고 단기 팀을 뭐 어느 교회로 가는 거지 우리 훈련은 다 들어오는 거 아니잖아. 여기 부산구에는 좀 그저올려온 교회들을 돌봐본다고 하더라고요. 그러니까 그 돌보는 돌아본다고. 거지. 그런 뭐, 그러니까 같이 이제 가고 소개해주고 그래야 될 사람 그러니까 필요하잖아. 그거는 뭐 한두 사람이 하는 거고 그 방문하는 교회들 만나는 날이 또 정해져 있으니까 우리 전체 강의하고는 상관이 없지. 오늘 기술적인 음. 문제니까 오늘 그렇게 하고 만약에 그 서영구 목사가 이 부산교회 오는 게 확정이 됐어요? 네, 확정됐어요. 서영구 목사를 다시 만나서 그럼 그 다음 주로 하든가. 자, 아니요, 안 돼. 그 다음 주에 다 스케줄이 적어 있어요, 목사님. 그 어떻게 돼? 그 마음대로 다음 주 지금 뭐예요? 바꾸면 안 돼요. 어떻게 됐어? 그 우리 다음 주. 그의 저기 캠프도 있고 여기 교회들은 음. 다 바빠. 여름 그러니까 캠프 있고 6월 달에도 청소년. 바쁘지. 네네, 자, 6월 때는 자, 7월 나뜸 전에 다 하고 나뜸 후에 다 이제 대부분 이제 시골 가고 하니까 음. 바빠요. 그러면 지금 5월 달에 특별히 뭐가 있어요? 5월 달에 얘도 있고 이 목사님 있고 요 목사님 있고 5월 달은 음. 바빠. 다 일이 있어. 매주. 바쁘죠. 음. 오는 나중에 또 상의합시다 하고 그다음에 뭐가 음. 있냐면 일산에 있는 명성교회가 그 청년들에서 한뭐 2, 30명이 온다 그러거든. 언제 왔으면 좋겠냐고 그러거든. 그건 천상 여름에 올 수밖에 없는데 단기 팀으로 와서 청년들이 가서 봉사하고 행사하는 거니까 집회하는 건 아니고 그래서 그거를 아마 날짜를 정해 주세요, 김 목사. 그래서 그거는 일산이 면선 цуглааны залуучуудын баг авах баг 한 байна 2, уу? Танай 30명. цуглаанаас 20-30 хүн ирэх юм байна. 그래서 Зуны баг. 여러분의 교회 가서 뭐 좀 이렇게 뭐 저 고칠 공사도 좀 하고 또 뭐 여름 성교도 하고 뭐 할 거니까 그런 교회들을 좀 어려운 교회들 이렇게 해가지고 결정을 해주자고. 근데 그게 아직 확정은 안 됐어. 내가 다음 주에 가서 그 만나가지고 얘기를 해서 그 담임 목사하고 결정을 봐야 돼요. 결정을. 그러니까 그런 거 한번 Тэр 참고해 줘. Илсаны Мюнсан гэх тэр цуглааны залуучуудын баг аваад хөдөөр нутагта яагаад тийм үйлчлэл хийх манайх бол ямар ч боломжгүй байгаа. Тэгэхээр тийм юмнууд байвал манай цуглаануудаас ямар вэ? Лагвастер, Баглаастер хоёр маань л боломжтой ах та. Тэгээ Хундгаастрих яаж ийн? Хундгаастер ч гэсэн болно шүү дээ. Зуны 네. баггүй байвал нэг баг авч болно шүү дээ. Эсвэл цөөхөн байвал 자, 그다음에 박병수 목사가 하는 거 여러분이 다 알 테고, 그죠? нэ баг Мэдвэл сайн ундаг. нэг хэдэн сард авахаар байна гэдгээ хэлэхэр юм 장신대 байна. 연수할 때 그때 오게 되는 거지. 장신대 연수가 아니야, 결정 아니, 일산 구애가 매두월 달에 오시는 거. 그건 아직 결정 안 아직 했는데 안 정했죠. 데이터를 혹자가 더블로그면 그걸 믿들 혹자가 더블줄 믿들이 혹자는 그건 다르지 뭐. 강의하는 거 아니야. 전체 하는 게 아니고 그냥 여러 교회를 다니는 거야. 거기서.
그러니까 여기 우리 그 관리이사 이사원들의 기회가 먼저 이제 받아가지고 하면 좋죠. 어떤 아니, 누구 그러니까 어떤 그거는 이제 그 교회하고 상의해 보니까 내가 나중에 또 연락할게. 그렇게 하고 지금 뭐냐? 영어 도서가 무슨 말이야? 그 영어 영어로 뭐라는 우리가 거야? 하고 있잖아. 영어 거기 영어 애들 하는 거 동화책. 아니야? 영어 청소년, 동화책. 네네네네. 아니 청소년 주일학교 정서는 아니고 주일학교 애들. 학교 네. 영어 성경 공부야? 영어로 책 읽어주면서 그 어. 성경에 대한 내용을 가르쳐주고 주일학교에서 하고 있어요. 지금 이제 하고 지난 1월에 오셨어요. 그 사람들이 왔다고 제가 말씀드렸잖아요. 그건 그 사람. 그 애는 뭐야? 애는 8월에 영어 학교 하면서 옆에 그러니까 그거 바로 올려는 게 저기 복 저기 그 뭐죠? 애라고 써있던데 애가 그러니까 뭔지. 그 바로 올려 있는 거 바로 11일부터 그래 이 10일인데 그게 애라고 썼다고 뒤에 맨 뒤에 여, 영어 교육 그 그러니까 다음에 써 이해라는 걸 그렇게 적었겠지. 잠깐만. 이해. 그 자취피티가 자, 알았습니다. 제가 안 바꿨네. 그 이름을 바꿨는데 거기 예, 안 바꾸고 예. 보냈나 보다. 자, 다 그러면 그 음, 다음에 이제 다 된 거지. 네네. 예, 그 정도 하고 그다음에 서목내도는 이제 한국 그 이제 통으로 목사가 얘기되는 거고. 그리고 9월 10월에 그 포럼 일단은 들어온다 얘기했어요. 포럼은 아직 지금 봐야 돼. 그거는 목사님이 잘 말씀하고 운영해야 되는 거. 우리가 다 하기를 원해요. 2월 여기서 달에 그냥 와서 다 임경 목사가 물어봐요. 저기랑 만나잖아. 다 20, 그 정말 25일 날은 그 입학원서, 박사과정 입학원서 써갖고 갖다 줘야 돼. 나랑 같이. 한성도 박사 학교로 가야 되고, 25일 오후에. 내가 그러니까는 그 저기 허석구 목사 그 게스트하우스를 들어간다며. 25일 날. 맞아요? 들어갔는데 근데 나는 저 박사는 계속 이제 고민이 돼요, 목사님. 아니, 그거는 고민된다. 이제 다 하는 거라서 돈 다 보냈는데 어떻게 해? 자, 그렇게 그 하고. 돈을 그 돈을 그냥 아니, 그러니까 저기 일단 만나서 얘기를 해야지. 그러니까 25일 날 와서 거기 가고 신청서를 내고 그 다음에 27일 날 정성진 목사랑은 11시 일산에서 만나는 거예요. 그건 25일 날 그 영락교회 만나기로 했는데 저녁에 영락교회 저녁엔 사람들이 저녁이니까 우리는 거기 저 서울에 비행기가 몇 시에 도착하지 한국에? 11시 저 12시 50분인가 아 12시 그럼 한 1시 시간이 30분에 없는데 나올 거 아니야. 그래서 그쵸. 두 주에 나와가지고 바로 거기서 게스트하우스로 갈 거 아니에요. 네네네. 그럼 게스트하우스 가면 3시 된다고. 그럼 내가 3시까지 게스트하우스를 가서 픽업해가지고 그 한수동 박사 학교로 가는 거야. 거기서 갔다가 와서 서류 내고 얘기 듣고 영락교는 저녁에 6시? 지금 이 시간 알아봐야 돼 제가 한 반지인데 6시 반, 6시 이후에 만나요. 약속을. 6시 반 이후. 그 정도면 그리고 바로 내리면 돼. 하다. 자, 네네. 그러니까 25일 날 잘 생각해야 돼. 그러니까 저 비행기에서 바로 게스트하우스로 가는데, 예? 지금 예상은 12시 뭐 반에 나오면 도착이니까 1시 반쯤에 나오면 거기 2시 반까지는 갈 수가 있어. 2시 30분 게스트하우스까지 바로 가면. 그리고 나랑 만나서 갔다가 저녁에 6시에 영락교회. 자, 그러면 시간이 그래서 25일에 꼭 줘야 돼요. 26일에 아니 주면 안 그거 돼요? 다 바빠서 안 돼. 너도 바쁘고. 그럼 26일 날 갈 수 있어요? 26일 오전에 시간 되죠. 오전에. 그럼 26일 날 그럼 26일 날 가자고. 네네. 25일 날은 너무 바쁘고 뭐 음. 갑자기 그냥 그러니까 그렇게 네, 한승돈 교수한테 얘기할 테니까. 음, 그럼 하여튼 26일 날 오전에 가는 거로 그렇게 생각이 나요. 게스트하우스에서 바로 출발하는 거. 네네네. 27일 날 11시에 일산 네네. 정선희 목사 만나는 거. 자, 그 정도 됐어요. 다 됐어 이제. 다 됐지? 다른 거 얘기할 거 있어요? 예, 어, 그 아까 정단조 목사 거는 어떻게 얘기가 잘 됐어? 정남정 목사 뭐야? 빔? 어, 일단은 그냥 발전 목사님이 이렇게 하는 이제 거로. 기도하고 이제 그냥 자, 방법이 없어요. 발전 목사님 맡아주셔야지.
그래서 일단 할 것 같아요. 하그리스. 왜냐하면 지금 한국에서 그 정평진 목사나 이런 하는 사람들하고 누가 관계를 계속해야 돼요. 그렇게 하는데 그건 정남주 목사가 하는 걸로 하고 또 지금 정남주 목사는 자기가 하는 그 트와이막의 교회들 이런 교회들을 그 빈캠프에 참가시킬 그런 생각을 가지고 있어서 서로 연결이 돼 있다고 그래서 그 사람도 그걸 할 생각이니까 그 빈캠프를 정남주 목사한테 같이 하는 거로 그렇게 공동으로 하는 그렇게 생각을 했던 거야 나는. 자, 다른 얘기 없으면 마칠게요. 네, 일단 목사님 그러면 나가시고 우리 조금 더 자, 얘기할게요. 잠깐 기도하고 그러고 이렇게 네. 목사는 정신 차리고 잘 하시고 제일 중요한 건 뭐냐면 이제 3월 달에 새로 시작하기 전에 여러분들이 모임을 가지고 또 새로 입학할 사람들을 찾아보세요. 새로 입학 들어올 사람들을. 그래서 좀 최대한 많이 참석을 해야 공부하는 사람들도 또 신이 나고 또 가르치는 사람들도 좀 즐겁게 할 수가 있지. 네, 자, 네. 기도합니다. 제가. нэг юм асуугаад туу. 자, 자, Нөгөө нэг 3 сараас өмнө нөгөө 2 өдөө 3 хүний төгсөлт хийнэ гэдээсэн тэрийг яах юм болоо? 요 магистро? Тэ. Адиавастар нараа өөр нэг нь хэн байгаа вэ? 3 хүн байгаа санагдах юм. 그건 요, 여러분들이 얘기할 거지. 그러니까 이제 졸업할 사람들이 있잖아요. 그건 여러분들이 결정해서 나한테 얘기해줘, 원장님하고. 그 졸업시킬 거예요, 목사님? 그러면 뭐 목회자 훈련에서 줘요? 뭐 졸업할 때가 돼야 졸업식을 하는 거지. 아니 미리 그 전에 말했던 사람들이요. 그 전에. 학예 과정? 응. 학예를 받는다는 사람? 네. 그럼 신청해서 몇 명 있어요? 3명이 있나 봐요, 3사람. 그러면 그 사람들이 돈을 준비했어요? 예, төлбөрөө төлсөн байгаа тий? төлөөгүй юу? Төлсөн. 돈을 냈어요, 다. 100만 원씩 냈다고? Тэрийг анх шаардчихсан тэрийг л бүгдөө уулзуулаад өгсөн шүү дээ. Анх идгэлээ. 근데 이제 문제가 뭐냐면 3명 하는데 한성근 박사가 오라가기는 비행값이 너무 힘들지. 올 필요 없고 그냥 보내주면 되지 않나요? 그래서 그거는 내가 상의. 그리고 우리가 전달해주면 이번에 되죠. 만나서 얘기하자. 26일 날 한승근 만나서. 자, 그건 상의해 보자고. 알았어요. 그리고 더 지난번 8명이라 그러더니 왜 또 3명으로 줄었어? 아이고, 하여튼 그거 다시 정리해 볼게요, 그거는. 그래, 알았습니다. 그럼 나는 나갈 테니까 여러분들이 다 일하세요. 네. 자, 바이리테. 바이스테. 상신됐어요, 신대래. За баяртай сайхан хэлээрэй. 너 어저께 신대래. 귓빠진 날인데 김 목사는 전화도 안 주고 메시지도 안 보내주고 어제 귓빠진 날인데 생일인데. 그랬어요? 아이고. 다 누워서 저거 난 미역국 한 그릇 먹었으면 됐어. 자, 죄송합니다. 끝납니다. 나갈게요. 예. 바스를 자, 둘 빨리 들었지. 맞췄음 시대. 20일 날 만나. 죄송. 오케이. 인카운트 해가지고 정신 없었어요, 목사님. 그래, 정말 인카운트 내가 그거 봤는데 잘하더라. 저 잘했죠. 잘하더라. 18명이 했는데 성년하는 그러니까 게 내가 봤어. 엄청 사진 인해줬어요. 봤어. 그래서 잘했어. 저는 수고 그냥 많았어. 머리 그냥 막 깜빡했네요. 죄송합니다. 잘했어 아주. 그래도 목사님 생신 축하드립니다. 자, 은우 전도사님 열심히 합시다. 내가 따로 전화할게. 축하합니다. 자, 바이올라. 나발사. 아이고, 자. За бүгдээрээ тэгээд өөрийн дээр төлөвлөгөөн дээр ярьж хэлэх юм байна уу манайхан цаг хугацаанууд нь бүгдээрээ байгаа шүү дээ. Одоо 2 сарын 23-нд сашны бүх нийтийн уулзалт болох юм тийм. Тий, цагаан сарын дараа хичээлээс өмнө тэгээд би нөгөө нэг явахаас өмнө уулзчаад очиод нөгөө ярих юмтай гэж бодохгүй юу? Тэрийг хаана хийхээр болсон? Би тэгээд зардал мордол оруулъя. Харин тий, тэрийг яг нэгд өдөр танах байгалийн хастар танах дээр хийвэл яаж ийн? Жохон төвхтэй байна уу? Нийтийн бүх хурлаа. 요건 Мика нэгэр. Одоо 100 сонсогч байна. Та сонсох. Нэг өдрөө өдөр харин тий нөгөө бүгд амардаг учраас нөгөө
Жоохон тийм байх тий. байна. Тий харин тэнийхт өдөр Мгм. болцохоор жоохон тэгээд байгаа шүү дээ тий. Тэгвэл тэ манайх руу л ирэх нь шүү дээ. Манаа дээр ирээд тэгвэл тэлхий. Тийх үү? Тэгээ тий. Тий. Тэгээ. За тий. Мгм. Тэгээ манаа дээр хэдэн цагаас 23. хийх үү? Нэгд өдөр. Оо тэгээ 10 маруу гэвэл яа тий. Үдээс өмнө л зүгээр ах та тий. Тий Манайха өдөөсөө юу гэж бас бодож байна? тий. Та нар яаж байна? Хэлүүд. Энэ өнөрөө ажилласаа гарт одоо тэгээ гарч байгаа үстэй ер нь. Өнөрөөтэй би ярьсан ажилласаа гараа. Тэгээд ер нь өнөрөө маань бичих хэрэгээ хариуцаа. Тэгээд ямар ч гэсэн эхний ээлжинд бичих хэрэг тэгэл орчуулга тэгэл нэг одоо нөгөө ерөнхийдөө бол гүйцэтгэх маяг юм байхгүй. Хамгийн л гүйцэтгэлийн ажлаа хийнэ л гэсэн үг. Аа тийм. Яг гүйцэтгэлийн ажлаа хийж байгаа. Тэгээд эхний ээлжинд ямар ч байсан гүйцэтгэлийн ажлаа хийж байгаа хүнээ цалинжуулъя л гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд миний бодлоор бол ер нь бас өдөр тутмын үйлд байгаа хүмүүс бүгдээрээ юм хариуцж байгаа юм чинь. Тэгээд тийм одоо урамшуулал ч гэсэн үйл ажиллагааны зардал ч гэсэн тооцож өгөх хэрэгтэй гэдэг. Ер нь би нэг тийм санал хэлсэн байгаа. Тэгээд очиход яриа л гэж бодод байна. Бидэрт ядаж одоо автобус унаач юм эсвэл тий одоо утас шүрсээр ярьдаг ядаж сарын 200 мянга 300 мянга ч байсан. Бидэрт ингэж өгмөр байна гэж хэлэх гээл би бодоод байгаа байхгүй. Тэгэхгүй бол энэ чинь зөндөө ажил штэ ер нь бол. Над нэг бас нэг санал байна. Одоо нөгөө ChatGPT-ийн нөгөө нэг плюс ирэх аваад 5 хүн эзэмшиж болж байгаа бол бүгдээрээ тэр идэвхжүүлээд нөгөө 5 хүн 5 өдөртөх зөвлөлт дундаа ингэж хэрэгжилж болохоор юм шиг байлаа шүү дээ. Тэгээл та тэгвэл тэр ямар үнэтэй байд юм бэ? Тэрийг би судлаад тээ. Тэгээ ChatGPT ер нь бол бас тэр нэг эрхийг авчвал илүү дэлгэрэнгүй болох бах тий. Би бол одоо эрх авахгүй л хийгээл байгаа л да. Одоохондоо бол яг болж л юм. 2 3 4 юм ягангуутал тэгэл байхгүй болчихсон. Тэгээ 3 4 хингуут одоо болчихлоо худалдаж аав гэд хийж өгөхгүй л байгаа. Тэгэхээр нь маргааш нь л хийгээд байгаа байхгүй юу? Юу ч гэсэн үнийн судалчихгүй дээ. Их үнэтэй бол хэцүү гайгүй бол болж шít. Яг нөгөө Google-ийн нөгөө нэг дата, имейл дата нөгөө жоохон яадаг юм болох дээр юугаа төлбөрөө төлчих юм бол 5 хүн ингээд багтах уг нь юутай юм бэ лээ. Тэгэх юм бол яг тиймэрхүү юмнууд байх юм бид нар ч гэсэн өөрсдөө ингээд ажиллаж байгаа бас олон хийх ажлууд байгаа юм чинь бас тэрийг бас ашиглаж болохоор юм шиг байлаа. За тэгвэл хундгаас тэр ChatGPT-г судлаад үзэхгүй үү. За. Тий, харин яг нэг албан ёсны төлбөр нь бас ямар байдгийг тэр мөрийг судлах. Тийм төлбөрний судалчих тэгвэл. Энэ нөгөө нэг одоо 3 хичээл орно штэ. Тэр энэ нөгөө нэг жишээлбэл ингэдэг штэ нөгөө зарим яг хичээлүүд ингээ яриад за болчтой. Зарим нэг заавал нөгөө урдчлаад нэг юм одоо гарын авлага ч юм уу нэг баг зэргийн нөгөө хичээлийн нэг урдчлан юм уу явуулах ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл байгаад байдаг штэ. Тэгэхээр яг одоо хэдүүлээ нөгөө академи болж байгаа учраас гол нь нөгөө сургалтын дээрээ жоохон ач холбогдол өгөөд жоохон үр дүнтэй байх юм шиг. Энэ дээр яах хэрэгтэй юм болоо. Би одоо эн чинь яг үндэ одоо орчуулга орж ирвэл бас нэлийн ажил болох байх л та. Эсвэл зүгээр яриад Одоо үгүй орчуулж өгнө ш. Зарим багш нар материал өгнө гэсэн тэрийг бид нар угаасаа орчуулж өгөхөөс өөр замгүй. Тэгэхээр бол яг гол ноён нурууг нь өнрөө маань хариуцаад тэгээд лагуатер бас туслаад боломжийн амжихаар бол бид хийгээд ерөн гол хариуцлагын өнрөө маань хариуцаад явна гэсэн үг байхгүй юу. За энэ багш ийм хичээл өгж байгаа юм байна. За та хичээлээ өгөөд тий одоо энийг ингээд та инхостер орчуулчихаа ийм юм байна. Лагуатер та энийг ингээд шаач яачгаа цөөх юм байна ч юм уу тий. Ингээд ерөн хариуцаад гол юм явна гэсэн үг байхгүй юу. Тэгээ за ерөнхийдөө дийлэнхийн одоо урд нь бол тэгэл ерөнхийдөө би хариуцаад баг шахав ингэж явж ирсэн шүү дээ. Одоо хэрээг л чи одоо хийнэ гэсэн үг. Чи аваад тэр орчуулгын зүр ямиг ерөнхийдөө хариуцаад л явна гэсэн үг. Одоо тэгэл хол хэрэгтэй болж байгаа. Тэгэл хөгжиж тэр хэрээр тэгээ ямар ганцаараа ямар хийх гэж байгаа ш бид нар компьютер хамт байна. Бүгдрэл байгаа юм чинь болно шүү дээ. Лого хийлгэхэд бид нар нөгөө албан ёсны газраас хийлгэсэн дээр юу тэр чинь нөгөө альбан баланкны юутай гарах хэрэгтэй шүү дээ тий. Харин миний бодлоор та нар юу гэж бодож байна? Өөрсдөө хийж чадхаар бол мөнгөө бас хэмнээд хийвэл зүгээр. Эсвэл албан ёсны газараар хийлгэл бас болно.
яах юм юу гэж бодож байна. Нөгөө нэг баяраа билүү ариун бичсэн тэр импахын юмыг болохоор тэр л хийдэм байлээ. Бүх лого янз бүрийн юмыг тэг мөнгө өгөөл хийлгэдэм байлээ. Тэгэхээр эсвэл бас тиймэрхүү хүн тандаад хийх юм уу? 500 мянган хооронд хийдэг юм билээ. Уг нэг чанартай хийх юм бол тэр чинь нөгөө нэг сошиал дээр тавих юм уу бас альбом баланкны ингээд их олон юмнуудын юугаар гаргаж ирж байгаа хгүй. Бид нэр хийх юм бол зөвхөн нэг ганц нэг юм дээр л тавих маркетинг юмнууд хийх болохоор логогоо нэг албан ёсны актив болж байгаа юм чи нэг сайн бас тэгээд ямар утга санаа оруулж өгөөрөө хийх юм бол би бас нэг асууж сураглаад хийвд гэж бодоод их. Тэгээ манайхаа саналаа хэлээрээ логон дээр ямар бодолтой. Миний бодлоор бол албан ёсоор нэгэмсэн хийлгэсэн дээр байхад өөрчлөхгүйгээр хэдүүл яг санаагаа тусгаж жагаад За. өөр санаа оноо яриа хөрөө юу вэ? Цагаан сарын дараа нөгөө бүх гишүүдийн уулзалт болохдоо. Мм. Энд дээр юу ярилцах вүлээ? Юу яах вүлээ? Цагаан сарын дараа бүх шүтээ уулзлагаар нэгдүгээр жилийн төлөвлөгөөг танилцуулна. Азийн пастрын форумгийн асуугаад байгаа. Тэгээ ерөөхдөө ийм болно, ингэж хичээл явагдана. Тэгээд би тэгэхэд бас яг юу хариуцж байгаагаа одоо танилцуулаад саяны хурлын агуулгын ерөөхдөө танилцуулаад тэгээд миний бодлоор бол нөгөө яг анкет байгаа шүү дээ гишүүний анкетуудыг бүр яг албан ёсоор дахиад нэг авчмаар байна. Хуучин байгаа нэг анкетууд байгаа ш нэг олон юм бичсэн. Тэрийг нэг үзээд тэр юу н хаанч байгаа юм тэр мэргээ нэг зэгцлээд тэг шинээр анкет аваад тэгээд нөгөө хүмүүсийг одоо 1-р курс, 2-р курс, 3-р курс гэж хуваагээд байгаа ш 6 жилийн хөтөлбөр болчихж байгаа байхгүй хончил маань. Тэгээд ер нь бол үндсэн 3 үзүүлэлтээр л хуваагээд байгаа юм. Тэр нь ямар үзүүлэлт гэхээр яг албан ёсоор библи сурвалж сурсан хэсэг. Тэгээд өөрийн гэсэн сүм цуглаан яг байгаа хэсэг. Тэгээд хончлын сургуульд хэдэн жил явсан буюу одоо нөгөө нэг хэрэглээний одоо хончлол тэр практик хончлолоор сурсан хэсэг. Тэгээд тэр нэмэлтээр эдүүс цэцэрлэг Bridge Impact болно. Одоо тэг ÖBB-д хамрагдсан хэсэг гэд ингээд ийм нэг анкет гаргаад энэ анкетээ өгөөд бүгднийг аваад тэгээ энэ анкетаараа бүгдээрээ дараа нь 3 сарын хичээлээс өмнө ч юм уу хүмүүсээ нэг хуваарлт юм уу гэж бодоод шүү дээ. За чи бол 5 жил сураад магистр болох юм байна. За чиний хувьд бол тий одоо 2 жил юм байна. За чи одоо 4 жил юм байна ч гэдэг юм ингэж гаргаж өгөөд тэгээ төрийн нэг төгсгөстэй би төгсгөлцсөн штэ гэдэг байгаа нэг ганц зөвхөн байгаа ш. Тэрийг нэрүүдийг гаргаад тэгээ одоо очихороо ярилцаад тэр төгсөлтөө зүүн хичээл эхлэх юм уу 9-ний өдөр бүгдээрээ цуглаж хийгээд байгаа штэ манай дээр. Тэгээд яг тэр цуглах нээлтэн дээрээ төгсөлтийн юмыг гардуулчихийд одоо ч тэр Хан Сүндөн гэдэг доктор хүнтэй яриад гардуулъя л гэж гардуулвал ямар вэ? Миний бодлоор тэр зүгээр болоо гэж бодож байна. Тэгээд өмнөх одоо нөгөө бид нар шиг хайлууны магистр авсан байгаа ш тэрийг биднийхийг бас нөгөө ханшин гэдгийг магистр болгоё гэж байгаа байхгүй юу? Тэрийгээ би очиж ярина нэгдүгээр, хоёрдугаарт одоо төгсөх гэж байгаа хүмүүсийнхаа төгсөлтийг 3 сарын 9-нд бид нар ингээ хийчихье та гэрчлэгийг нөгөөч гэдгээ ярина. Энэ хоёрыг яриа. Тэгэхээр нэг гол нь төлбөр гэдэг байгаа юм. Тэгэхээр бидний хувьд бол төлбөр нэмж чадахгүй. Ер нь сая оны л төлбөр яриад байгаа байхгүй. Бид нар бол тэрийгэ төлцсөн шүү дээ. Тэгээ тэр харин сая нөгөө нэг бакалавр, магистр хоёр анзал байгаа бол гэж бодоод байна. Одоо төгсөх хүмүүс. Чагвастра танаас хэн асуусан бэ? Юу ярьж чинь цаагуур чинь. Өнөрөө тэр нэг юм бичнэгээр халшраад бичихгүй байгаа шүү дээ. Дүнгийн жагсаалт юм гаргах гээд байгаа. Тэр чи одоо айгүй хэцүү санаагаар гаргадаг болохоор айгүй хэцүү юм байлээ. Эртээр болохоор Ади Басар надаас суусан л да. Төгсөлт болох гэж байгаа байгаад. Тэр одоо намрын хичээл ороогүй шүү дээ сая. Тэгэхээр намрын хичээл ороогүй юм чинь хавар орчоод төгсөхөөр ороичих гээд байгаа юм яаж юм бэ? Хавар ороод төгсөл гэж хэлээ. Намар ороогүй болохоор хаврын хичээл дуусгаад төгсөөл гэж хэлээ. Тэрэн дээр юм байна. Тэгээд тэгэхгүй бол одоо нэг улирал бид нар 26 хонд төгсөх гэж энэ улирлынхаа хичээлийг үзээгүй гэж төгсгөнөөр жоохон утгагүй болчих. Тэгэхээр хаврын хичээл дуусчаад дараагийн төгсөлт ярьсан байх уу? Тэрийг бол
Тэр нэг битүүрийн хийдэг юм чи айгу төвхтэй юм лээ. Гэхдээ сая энэ нөгөө бизнес сургууль сурсан уу, 1 2 жил сурсан уу, 4 жил сурсан уу, цуглаанд тэрүүлж хамжиж яг энэ нөгөө нэг юунууд чинь энэ 3 үзүүлэлт байгаа штэ. Тэгээд дүн болгоод тэгээд нөгөө нэг дүн тавьдаг штэ. Тэр дүн их хэцүү тий. Тэгээд тэрийг одоо хүмүүс биднэрт өгөх харуулах ямар юм байна. Тэрийг нь бас бодтоор авжиж жоохон яахгүй бол худлаа юм байна гэж бодсон. Баг зэрэг одоо үнэхээр бизнес сургууль сурсан бол нэг юмнууд төгссөн зүйлүүд байгаа штэ. 1 2 жил одоо тэр юмнуудыг бухсаа хийж аваад тэгэл тэрүүгээр нь л яахгүй бол худлаа болохоор чинь хэцүү юм бэлээ. Тэгээ яг саяны энэ 3 юм дээр түшиглээд тэгээ нэг хүмүүсээ ерөнхийд нэг хэдэн жил гэж ирэмблэх юм уу яхаа гэх л бах та. Тий. За юусэн 23 дуулахтаа энэ мэдээллийг авчгаад тэгээд одоо зарим хүмүүсийнх нь юм байгаа штэ. Төмөр хоёуг пастор мастер янз бүрийн пасторуудын нэг кайлон төгсөн хүмүүсийн материал бүгд байгаа юм чинь тэр төгсөөгүй хүмүүс нь энэ юмнуудаа материалуудаа өгөөрөө онлайнаар явуулаарай гэж хэлчихв. Бид сургууль сурсан материалаа тэгээд чуулган хийж байгаа зураг хөрөгийн материалаа тэгээд одоо бас тий хончлын сургууль хэд оноос явсан өөрийнх нь бодол бас байж байгаа тэд оноос би явсан гэсэн нэг тэр бас бодлуудыг нь аваад тэн дээр нь түшиглээл за тэдэн жил сурсан энтергээд тэгээ ер нь нэг түрүү жилийн журналууд нараа дээр бол байгаа бүх хүнийг бүртгэгдсэн журнал нараа яг яс бүртгэгдсэн байгаа байхгүй. Тэр бүрцийн эртцийн мэдээллийг бас яг хончлын яг нөө суусан мэдээлэл дээр ер нь баримжаа гаргасан дээр хата. Тий. Нэг бодит жоохон юм дээр түшиглэж л хэдүүлээ цааштай яасан дээр баг. Нэг зэгслээд авчвал бас яг тий. нөгөө зэгслэн байхгүй болохоор жоохон хэцүү юм байна. Бараг л эхнээс нь хийж байгаатай адилхан болчихсон шүү дээ. Анкетаас. Тий. Тэгж өөрчилсөн ян шиг нөгөө юу өгсөн юм уу тань руу? над руу явуулсан гэдээс юм чинь нөгөө юуны докторийн юу байсан бэлээ. Миний бүртгэгчтэй байсан бэлээ. Тэгээд одоо намайг нөгөө доктор цухар гээд байгаа нь болохоор ингээд сураад зам нээгээ тэгээд дараа нь ингээд бусд нь сурах хэрэгтэй гэл тэгээд байгаа байхгүй. Тэгээ одоо надад аюу хэцүү байна. Ер нь бол нэг төлбөртэй тэгэл одоо мэдхгүй. Сурмааргүй л байна. Яах юм баг юм. Сурал гээд байгаа. Одоо юу ч сочил яри тэрийг. Яа за тэгвэл юуны дараа цагаан сарын дараа хэдүүлээ уулзах та. Саяны асуудлуудыг, саяны зүйлсийг анкета харин тэгвэл одоо бэлтгэх ёстой юм байна да. Тий. Ерөнхийдөө шинэ анкетын загвар гаргачих өнөрөө. Шинээр яг саяын 3 агуулга багтаагаад байхгүй юу? Хуучин нөгөө хончлын бүгд хуучин яг пастрын эснийг юм байгаа тэр чинь ингээд энд орцсон нэгээ солонгос маягаар болохоор агуулгын давтцсан юм шиг нэг тийм жоохон юм байгаа л хэлсэн л та. Зүгээр яг өөрсдийнхаараа нэг хийгээд яг л одоо ойлгомжтой юм хийгээл явчмаар байна. Манад нэг байгалаа устрын авсан нэг анкетууд бол манад байж л байгаа. Цуглаан дээр нэг хэдэн анкетууд ер нь бол байгаа. Тийм үү. Тэр материалыг нэг үзэх юм уу? Ингээд яг нөгөө зургийн дараач өглөө явуулчихвал санаа аваад одоо хаана яг дистарал хаана юу нь яавал зүгээр үү гэдгийг дистаралаар нь бас нэг явах хэрэгтэй байна. Тэгээд анкета бэлдэж л очих хэрэгтэй юм байна. Анкетыг юу ямар? Уг нь бол одоо нэг хуучин бичгээр авахаас илүүтэйгээр уг нь зураг хөргийг оруулаад файл болгох л чухал байгаад ах юм. Тий, тэр нь чухал байна. Тий, тэгэхгүй болохоор бичгээр авчгаар л ингээд алгуулчиход байгаа байхгүй юу? Тий. Тэр үедээ нөгөө зургийг аваад нөгөө шууд анкетан дээр өөрөөсөө шивээ авчвал яа дээ. Өөрөөсөөс нь асуугаад. Тэгвэл нөгөө хүмүүсийн зарим гарах нөгөө бичгэн гаргахгүй зарим дутуу байсан юм билээ. Тэр нэгээр шууд юун дээр нь өөрсдөө яг өөрөө бичээл хондгоос тэр зургийг авчвал баг бочих хаа. Ирсэн хүмүүсээсээ. Тий, яг тиймэрхүү л байхгүй л. Зүгээр нэг юм юу формат ч юм уу нэг юм ус өөрөө ингээ бөглөөд явуулчихдаг нэг юм байдаг шүү дээ. Тим юм хийж байл хэцүү юу? Google Docs дээр. Тий. Тэгээд энэ мэдээлгээ тэгэн удаа ингээ цуглаан тэр цуглаан тэдэн байгуулагдсан миний овг нэр тэрийг авчаад тэгээд тэрийг нь шивээд тэгээд тулгаад яачвал тий бас нэрээ бас тэр харин нэг жоохон дөхөн байдлаар тэгээд бас нэг жоохон юу ямар файл болгож авахгүй бол жил болгон анкет бөглөөл. Тэгвэл нэг Google формат ундгаа басар үүсгээд групп руу оруулчих бүх хүн энэ дээр мэдээлэл энэ форматыг бөглөж өгнөгээд тэгээд тэрний дагуу өнөрөө ахлагч маань одоо шивэх нь штэ анкета. Тэгээд анкетаа шивээд тэгээд яг тэр өдөр уулзахдаа тодруулах юм тодруулаад тэгэл явчих уу. Харин тий.
Тэгжэл явахгүй. Тэгээд зургнуудыг нь яг хуу тухайн өдөр очиод дарсан ч болох. Тэр зураг. Тэгээ зургийн тэр өдрөнд дараад тэгээд нэг яг нэг аль биесээр нэг юутал болчмаар байна. За энийг та хоёр маань л нэг яриадах яаж хийвэл болох вэ? Одоо онлайн компьютертэй холбоотой юм. Тэг юу яа да. Тэр юун дээр очивол тэр нэг антенны юуг нь Би явуулчихсан. Тэгээ би маргааш цуглаа очихоороо байгаа юмнуудыг зургийг аваад чам руу явуулчих. Тэгээ яг тэрийг харж байгаа тэндээс бас заагаараа. Тэгээд над дээр нөгөө хиний өгсөн файл байгаа. Эркагчийн нэр байгаа юм байна. Тэрийг бас явуулчих. Чон багш бас явуулчих л байх. Хуучин нэг бүртгэл байгаа. Тийм үү. Эркагчийн тэр бүртгэлийг явуулахад л баг болчих юм шүү тэгвэл. Тий. Тэр бүртгэл тэгээ яг шинээр сүүлд нөгөө байгалийн хастрын бүртгэсэн хүмүүс анкетаараа байгаа байхгүй. Тэн дээр ороогүй байгаа. Аха. За ойлголоо. Тэгвэл тэгэл яач тоо. За өөрчн юу ах вэ те? Бараг болчих юм шүү те. Аа. Тэр нэг Илсаны Мёнсон цуглаан гэдэг тэр нэг аль нэг цуглаан манахнаас нэг тэр хүмүүсийг хүлээгээд авчвал зүгээр байна. Зуны баг л юм. 6 7 8 сард бол хүлээж авах боломжгүй. Тэгэхээр логостер мө балжастрын цуглаан дээрс боломжтой бол авч болох юм тий. Тийм. Баг ирж байгаа юу? Багтаа байгаа юу? Та хоёр байгалаа хастар. Тэр гуравт баг ирэх бах та. Манайх уу энэ зүүн нэг баг байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ зуны баг айгу удах юм нэг 10 тоног моног болохоор ядрах юм билээс хэцүү юм бэл. Тэр багтаагаа л үзэж харахаас. Тийм Тийм. үү. Нөгөө нэг цэлэнгийн төвшгийн нөгөө нэг юу яах гээд байгаа байхгүй байшингийн нөгөө нэг янзлах гад хүмүүс ирж байгаа. Тэгээд баян тэр хүмүүс чинь нэлээд байх юм шиг байлээ. Тэгэхээр айгүй юм нөгөө ажиллагаа ихтэй юм шиг байт. Тэгвэл хин 2 3 баг зэрэг аваач. Зэрэг аваа сурчаач. Бүх боёо бастрах бүрт амар олноор зэрэг авд юм биш тал талд. Дээр үед тэгдэг байсан ёо бурхан одоо ч нэг гөгшөрсөн байна. тэгвэл хагастрын цуглаан дээр авчвал яадаг юм. Тэгээд далимдуулаад хугацааг та надад хэлчихээрэй. Бидний үний юутай хугацааг нь. Тэгвэл би танах бол ер нь хугацаа гайгүй байна уу те өдрүүд чинь гайгүй байна уу? хэдэн сарын хэдэн гэсэн бэ? Сар нь тогтоогүй юм байна. Бид нар яг хэдэн гэж хэлүүлэл тэгэл болох юм бэ? Тавга өөрөө хугацаа 30 хүн гэсэн тий. 30 хүн гэсэн тий. 30 хүн. Аа. За би ямарс нөгөө цуглааныхандаа хэлээд асуугаадах юм. Тий, тэгэл сүмээрэл хөдлөн штэ. Тэгэл угаасаа шинэ эхэлж байгаа сүм авбал бас харилцаа холбоо хэрэгтэй штэ. Дараа зүгээр хот. Тий. Би асуугаадах за. За тэгээд та нар за бид нар тэдэн сарын үед авч чаднаа 6 сард юм уу тэдэн сард гэж хончлогын хөтөлбөртөө уялдуулаарай. Тэгээ аавн гэвэл тэгээ хилчүүл пастор яриул тэгэл хүрээл ирэн цатуулчих. Би болохоор нөгөө баахан пакин сүг пастор мастер гэж баахан хүмүүс байгаа болохоор тэгээд нөгөө англи хэлний хүмүүс чи ирж байгаа. Тэгээд дээр нэг ян цуглаа. Баг ихээр байна пастор. Манайх энэ зам баг би 7 сар битүү 8 сар бас багтаа тэгээ ер нь яг хончлолтой холбоол хийчихэж байгаа болохоор битүү болчихж байгаа. Яг одоо яшгаш одоо энийг энэ хийж байгаа энэ хард гарал болъё гэж бодлоо шүү дээ. Ирвэл хэд хоногийн юу яах юм? Ямар байх юм бол? Ирвэл тэгээд эдэр чинь тэр нь тодорхой биш. Тэгээд ерөнхийдөө одоо ингэж жишээлбэл 5 сар 6 сарын одоо 7-наас 6-наас жишээлх юм бол 7 сарын 6-наас 10-ны хооронд манайх авъя болж байна тий. Тэгээд та нар ингэж ирэх юм бол манад одоо хүүхдийн цуглааны зуны кемпт үйлчилж өгөө гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо манай цуглаанд нэг ийм дээд зааландыг одоо юм эсвэл та хаач нэг засварын ажил байна. Тэрийг хийж өгөө гэдэг ч юм уу тий. Тэгээд нэг баг авахтаа эхний өдөр бол ирж байгаа өдөр учраас ирээ зөв сүмтэй танилцаад буудалтанд буулчихна. Тэгээд дахиад дараагийн өдөр нь 2 хоног хөтөлбөр семинар кемпэ хийчин. Тэгээд 2 хоногт нь нэг тэрэлж явуулаад нэг аялал жуулчлалын тэрэлжид нэг хонуулаад тэгээд буцаачин. Тэгээ ер нь 5 хоногийн л хөтөлбөр авахгүй 5-6 хоногийн хөтөлбөр гаргаад тэр хөтөлбөрөөрөө аваад хүмүүсээ буцаагаал тэгэл тэр орондоо харилцаа янз бүр юмнуудаа яриад тэгжэл авал зүгээр авахгүй 7 хоногоор аваад ингэчих хэцүү. Тэгээ нэг 2 хоногийн семинар үйл ажиллагаа гэсэн үг байхгүй. Тэн дээр хүүхдийн кемп байж бол, өсвөрийн кемп байж бол, эсвэл бүх нийт итгэгчдийн кемп байж болно шүү дээ. Бас нэг нийт итгэгчтэйгээ цуг одоо нэг тэр цуглааныг манай итгэгчдэд сэтгэл зүйн талаар, эсвэл хөгжмийн талаар, эсвэл одоо үс засах, кимчээ дарах тийм ийм одоо сургалт орж өгөөч гэдэг бол цаадуулч өөртөө бэлдэж ирнэ.
Эсвэл ингээд та нар мөнгө өгчвөл бид нар юм аваа бэлтжээ байж үл ирээ зааж өг тийм хүмүүс байна уу энэ төр гэдэг. Та нар яг бидэрт юу хийж өгч чадах вэ? Бидэрт яг юу хэрэгтэй байгаа вэ гэдгээ бодоод тэгэл хөтөлбөрөө гаргана гэсэн үг байхгүй тэрийгээрээ. За би асууя. Юу цуглааных нь энэ ч юу гэсэн бэ? Энэ ч Мёнсон цуглаан гişиг боллоо сая. Мянсан Илсэн гэв. Илсан ч юм уу? Илсан ч юм уу энэ ч юм уу Мёнсон цуглаан л гişиг бол. За ойлголоо. Би асуугаад хариу хэлье. За тэг. За ямар саач байсан тэгвэл тиймэрхүү байна. Өөр юу байгаа вүлээ? Юу 23-нд хэдэн цагаас уулзахаар болоо бүх гişүүдийн уулзалт. 23 10 цаг гэж зарлаад тэгэл 10:30 гэж эхэлчих үү? За тэгэхээр 10 цаг гэж тийм. 10 цаг гэж зарлчих. Тэгээд хүмүүс яг хөө тэгэл нэг 10 ч юм уу байдлын хараад ирлээ. 10 цагаас бүгд заавал ирэх ёстой шүү. Энэ аль бие усны юм юу шүү гэд. Онцлог тариатай бүх ирнэгээ сайн зарлаарай бас тэр цаа. Золголт явагдах нь биш тийм. Тий золголт юм биш үү бас нэр тий. За тиймээ тийм золголт болно. Яг одоо нөгөө нэг юм нөхөрлөл уулзалт гээл тэгчгээс. Тийм дээ. Тэгээд тэрийг Золголтоо тодтогч өгөх юм байна да. 10 цагаас цуглаад өдрөө ол идэж таарах нь дээ. Хончлол академийн бүх гишүүдийн золголт уулзалт гэх юм шүү баг. Тэгэл тэн дээрээ мэдээж уулзалт нөхөрлөж байгаа юм чинь ямар юмнуудаа яриад. Тийм. Золголт болно. Одоо үйл ажиллагааны талаар хурал гэлчихгүй тий. Жилийн төлөвлөгөөнд танилцуулах учраас хүмүүс ирээд өөрөө сонсоод явал чухал. Тэгэхгүй болохоор нөгөө мэдэхгүй тэгээ яасан ингээ асууад идэг. За тэгээд бичиж. За золголт цагаан сарын дараа юм чи одоо нөгөө буузаал идэх бах та. Нэг хил бууз авчрах юм уу? 500 грамм. Хүмүүс тэгвэл яах юм тэгэхэр ч онцгүй шүү дээ. Тийм үү. Манай цуглаан лав Тэр үед бууснаас залхсан байна. Өөр л хоол зүгээр. манай цуглаан нэг 500 грамм бууз айдрыг гэж байгаа. Цуглаан дээр жигнээд. Юу яаж эсвэл зүгээр яг хуу тэр өдөр хин бямбагч угаасаа хончлын хоол гэдэг юм чи бямбагчийг дуудаа тэгээд бүгдээрээ нэг гой хоол кимчи чигээмигээ ч юм уу хийгээд идвэл бас болох л хэдийн 30-аад хүн л цуглах болов 40 хүн цуглах юм болов 30 бах уу? тэгэл нэг хоол хийчи өдрийн хоол. Тэгээ яаж ч өдрийн хоолны чинь л цаг яг л болно гэсэн үг. Тий. Золгууд гэхэр чи одоо тэгээд яах юм болоо тав мав яах юм чихэр мэхэр яах юм одоо яах ёстой юм болоо юу чгүй байж байгаа гэх юм уу тий яах ёстой гэдэг чи одоо бас жоохон тиймэрхүү шүү дээ тий. Золгууд гэхээр яах юм бэ? Заавал тэгж Угаасаа бид нар золгоно шүү. Хийсэн чилээгүй золгоно. Ер нь яг цагаан сарын дараа байгаа байхгүй юу? 18-нд цагаан сар хийж байгаа юм чинь удаачгүй л бид нар уулзж ш. Тэгэхээр хэлсэн чилээгүй золгод таарна. Тэгэхээр зүгээр яг нөгөө том тавгийн идэ бишээ зүгээр ийм хончлоос юунаасаа мөнгө гаргаад нэг жижигхэн тавгийн идэ ийм нөгөө ааруул маруул чихэр мөхрээр жижиг ийм засаад бэлдээ тавьчул байсан. Тэгээд нэг ундаа кофе цаймаа бэлтгэл тэгэл. ер нь бол тиймэрхүү бэлтгэл юм байх хэрэгтэй. Нөгөө байхгүй бол болохгүй л дээ. Угаасаа. Тэгэл Яг нь бид нар ингэдэж шүү дээ. Энэ чанаа нөгөө ингээд өөртөө өөрчлөх маягаар засаад эртээд бас түрүүн бас хийсэн шүү дээ. Тэгээд хоолоо хийгээд тэгээд яг хуу золголтоо угаасаа тэгээд тавгийн идээтэй идээгүүц золох юм чинь золгочихъя. Тэгээд энд нь ингээд нөгөө юу аваад ааруул идээ, кофе, жимс гэн аваад тэгэл түрүүн байглаасаа бэлтжирээ зассан шигээ тэгэл хийчихв. Жууд ингээд өөртөө өөрчлөх маягаар нарийн ширээ тавиад тэгээд эндээс хүмүүс ингээд өөртөө үйлчлээд нөхөрлөөд идэж уугаад яриад тэгээд хурдлынхаа үйл ажиллагаа хийчихээд дараа нь тэгэл явчихдаг. Хоолоо идэл кофе гоогол тэгэл явчих. нөгөө ширээгээ дунд нь уртаар нь засж яагаад нэг хийчихсэн ш та нар санаж байна. Тайранд тэгж хийгээд юм яхад гэж юу засгаар чинь нөгөө нэг юу яадаг байхгүй 50 юм хэрэгтэй байгаа. Тийм учраас тэгж тэгэхээр нөгөө нэг хажууд нь болоод ирэхээр нийтийн ингээд өөртөө ингээд нэг нэгээр авчих юм чинь байвал арай дээр. Тэгээд нэг нэгээр авах юм хийгээд тэгээд энийгээ тэгээд нэг нь хариуцал. Тэгээд санхүүг авал хоол моол юм бол манайх л хариуцчихъя.
Оо яач вэ? Массаж. Гацчихв. Хоол энэ төр юмнуудаа болоод яг би хин биомагч мэгчийг бусад хүмүүсийг яриад хийлгүүлчихье. Тэгээд тэн дээр миний болоор нэг аруул маруул юм уу ямар юм тавих юм. Тэрийг нэг нь байгалаа астрын хариуцчих юм уу? Ёо мэдгүй 23-нд ядарсан л байх та. Яаж уулзах юм толгой өвдөд байна. Очиндоо яаж үсэн. Окок. Яаж хийж байгаас нэг юм бэлдэндээ тэгэл бэлдээ та. Тэг яаж байгаа бэлдэлд одоо яах вэ? Өөр одоо зам байхгүй болц. Хэдүүлээ тэгэл энэ хончил сургалт гэдэг юм ямар тач байсан тэгэл нэг чигдрүүлээл тэгэл дараагийн хүндээ өгье тэгэл бурхан тэгээд өөрийнхөө ажлыг хийх гэдэг дээ. Хончлоос хилээ гарч болох юм бэ? Хончлоос гармаар байна. Хончлоос гарч болохгүй шүү дээ. Хончлыг тэгэл бурхнаас өөргөөгээ бодоол хариуцаад бүгдээрээ тэгэл одоо ямар ч байсан доороо 5 жил хийнэ л гэж бодцгоо. Тэгэл 5 жилийн дотор одоо гой залуу араа саятайхан хүмүүс гарч ирж байгаа юм чинь тэгэл залуучууд манай одоо хундгаа өнөрөө ч юм уу тэгэл залгал авал явна. Өнөөдөр тэгэхэд хэдэн настай болсон байх юм? 5 жилийн дараа. 50 нас. Тэгтээ одоо Тэгэхээр 50 нас гэж чинь одоо бидний насан дээр хөрхнөө шийдвэл дахиад 10 жил юм байна. За окей. За ойлголоо. Тэгээд За окей. Тэгээд синий дараа уулзцгаая. Тэгээ болно. 23-ны ерөнхийний хөтөлбөр маягийн би бичээд оруулчихъя. За. Иймэрхүү маягаар өдөрдөмж хөтөлбөр юм бичиж оруулчихъя. Тэгээд хинхээ юу яриацгаа гэдгийг бодоод биччихье. Тэгээл тэрнийхээ За. За залбираа дуусчихъя. За тэг. За. Хэзээ минь тандаа баярлалаа. Өнөөдөр бас хончил сургалтынхаа удирдах төсвийн хурлыг хийж бас ажил үүргээ тодруулж жилийн төлөвлөгөөгөө ярилцаж бид нар бас эзэн олон зүйлийг ярьлаа. Хончлол академи болоод эзэн бас үнэхээр солонгос хүмүүсийн дэмжлэг тусламж нөмөр нөлөөгөө орж ирж байгаа сайн байгаач эзэн бас үнэхээр биднэрт сайн хийж чадж байгаа хөтөлбөрүүд байгаач яг бидний үйл ажиллагаа эзэн бас үнэхээр задгаа байна, таруу байна. Та бидэнд хүч чадал өгөөч, мэргөөхөө өгөөч. Эзэн бас энэ академиг үнэхээр бид омбоож оцоотл цовоотл нь эзэн бас яг сайн авч явахад туслаач. Үйл ажиллагааны тодорхой, хариуцах хүн тодорхой, яг юу хийдэг, яадаг бүх юм тодорхой байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд олон пасторууд маань бас энэ насан туршийн сургалт гэдэг энэ сургалтаар дамжуулан эзэн сурч боловсрч өмг түвшиг авч Монголд чуулган сэрэгдэг пасторуудын актем байгаасаа гэж хүсэж байна. Аваа та өдөртөн дагуулan чиглүүлээч. Бас хайртай өдөр төсвүүдийн гишүүдэд маань та хүч чадал өгөөрэй. Хайртай чон пастрын маань өрөөгөөрэй. Бас солонгос бидэртэй хамтарч байгаа Чонсонжийн пастор Пакюнсо пасторуудыг гэсэн та өдөртөн дагуулаараа бас биднэрт магистр докторийн зэрэг өгөх гэж байгаа тэр ханшин сургууль бас хам пастор та мэдж байгаа та өдөртөн дагуулаач эзэн минь ээ. Тандаа бүгдийг өргөж өнөөдөр бас үйл ажиллагаа хариуцж хариуцлага хүлээж авсан хүмүүс манай өндрөө пастор Балжаа пастор бүн түнчлэн байгалаа пасторуулан хундгаа пастор Лагва пастор бас сул дорой болтойгоо цуг байж бид өөрсдөө хариуцсан зүйлээ сайн хийхэд туслаач гэж гуйж таньда даатгаж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За сайхан баярлаарай. За сайхан шилжгээгээрэй. За бай. Бай.